Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 66 дугаар анги. Бэлтгэлийн тойрог. Бэлтгэлийн тойрог зөвхөн гол танхимын сурагчдын тулааны техникээ бэлддэг газар уу? Мэдээж Чүфэн бэлтгэлийн тойрог гэж сонсож байсан. Азуре Драгон сургуулийн гол танхимын сурагчид л хүрддэг зүйлсийн нэг. Бэлтгэлийн тойрогт орсны дараа агаарын даралт хэд дахин нэмэгдэнэ. Тулааны техникч вэ, биеийн хүчч вэ, сүнсний хүчч вэ, бүгд сайжирна. Тийм ээ. Одоо бэлтгэлийн тойрогт ганц гол танхимын сурагчид орохгүй. Дотоод танхимын сурагчид ч бас албан ёсоор тулааны техникийн барилга дээр очиод орж болно. Ингээд Чүюэ энэмсгэллээ. Тийм байх нэ. Ингээд Чүфэн дотроо битүүхэн баяслаа. Тэр хааны тэнгэр техникийг хаана бэлтгэх вэ гэж санаа зовж байтал ийм сайхан боломж түүнд зориулсан юм шиг гарч ирэх гэж. Тэр гурав хамтдаа тулааны техникийн барилга руу явлаа. Замдаа Чүфэн сүнсний хүчээ ашиглаж Чүюэг спиритийн 4-р төвшөндөө гацчихсан байгааг анзаарав. Чүюэ, чи одоо болтол дараагийн төвшөнд ороогүй байгаа мó? Тийм ээ. Яагаад ч юм би төвшин ахиж чадахгүй байна. Магадгүй миний авьяас дутаж байгаа баха. Эмзэг сэдвийн хөндсөн гэсэн шиг Чүюэгийн царай ярвайлаа. Чүюэ, эднийг боловсруул. Тэгэх юм бол гарцаагүй төвшин ахина. Гэд Чүфэн 2 ширхэг сүнслэг шүр гаргаж ирлээ. Энэ Чүфэний гарт байх сүнслэг шүрийг харсан Чүюэ Чүшвэ хоёрын нүдэн бүлтээж аман нэгдлээ. Эдгээрийг тэр хоёр анх удаа харж байгаач ялгарх хүчтэй сүнсний энергийг мэдрээд дээд зэрэглэлийн сүнслэг ургамал сүнслэг шүр гэдгийг гадралсан юм. Энэ бол сүнслэг шүр байна. Нэгийг залгих үед сүнсний энергийг чинь дээд төвшөнд хүргэнэ. Гэд Чүфэн Чүюэгийн жижигхэн гарт сүнслэг шүрийг атгууллаа. Чүфэн, эн чин дэндүү үнцэнтэй зүйл. Би авч чадахгүй. Чи дөнгөж спиритийн 6-р төвшин болохоор чамд илүү их хэрэгтэй. Чи өөрөө хэрэгэл. Чүюэ сүнслэг шүрийг ямар үнцэнтэйг мэддэг болохоор шууд л татгалцсан юм. Ийм үнцэнтэй зүйл авч зүрхэлсэнгүй тэр тусмаа хоёрыг. Би өгч байвал зүгээр л ав. Надад өшөө байгаа. Хэрвээ авахгүй бол намайг дорд үзэж байна гэсэн үг шүү. Гэд Чүфэн хүчээр сүнслэг шүрээ Чүюэгийн бүсэлхийнд байсан цүнх рүү хийлээ. Чүфэн, энэ Чүюэ яахаа мэдэхгүй байв. Гэвч сэтгэл дотроо тэр үнэхээр энэ сүнслэг шүрийг хүсч байлаа. Түүнийг 5-р төвшөнд ороход гарцаагүй туслах зүйл шүү дээ. Чүфэн байгаагүй бол ийм зүйл энэ насандаа ч авахгүй байсан биз. Түүний аав хүртэл сүнслэг шүр ашиглаж үзээгүй. Хүсвэл ирээдүйд төлбөрийн төлсөн ч болно. Чүюэг санаа зовсоор байгаа байх гэд Чүфэн тоглоомоор хэллээ. Чүюэ нухацтай гэгчин толгойд өгөв. Чүюэг инхийг харсан Чүфэн яахаа мэдэхгүй байлаа. Гэхдээ түүнд ч бас ийм үнцэнтэй зүйл хүн зүгээр өгөх юм бол дотроо санаа зовох байсан болохоор Чүюэг тэр ойлгож байв. Гэхдээ энэ үед Чүшвэгийн царай хувирсныг Чүфэн анзаарлаа. Тэр уруулаа жимээгээд нүдэн бүлтгнэж байв. Энэ байдлыг 1 үгээр хүндлэл, 2 үгээр дээд хүндлэл, 3 үгээр дээдийн дээд хүндлэл гэхээр байв. Ямар тач тэр Чүюэг хүндэлж бэширч байсан нь тод харагдана. Чүшвэ, энэ олон жил би чамд ахын хуваар юм өгч байгаагүй. Энийг ахын хуваар өгч байгаа эхний бэлэг гэд бодоорой. Гэд Чүфэн 2 ширхэг сүнслэг шүр гаргаж ирээд Чүшвэд өглөө. Энэ гэхээ боловчтэй. Өгч байгаа юм зүгээр авчвэ. Чүфэн, баярлалаа. Чүшвэ тэр 2 ширхэг сүнслэг шүрийг аваад хязгааргүй ихээр баярлана. Хэсэг эрдэн мэт энгэртэй тэрч байгаад цүнхнээсээ алчуур гаргаж ирээд ороогоод болгоомжтой гэгчин цүнхэндээ хийв. Чүфэн, чиний цүнх нэг л онцгой юм шиг байна. Арай энэ үед Чүюэ Чүфэний бүсэлхийнд байсан цүнх нэг л онцгой байгааг анзаарав. Энэ бол агуулгах цүнх. Сүмээ өгсөн юм гэж Чүфэн хэлээд урд гаран алхлаа.
Харин Чүюэ Чүшвэ хоёр дэмийл мэлрэн зогслоо. Тэдний нүрээр гайхшрал цочрол дүүрв. Урдаа алхах залуу хүүг хараад тэдний сэтгэлд адилхан мэдрэмж төрсөн юм. Чүфэн тэднээс улмал холдоод байх шиг. Чүфэний тэдэнтэй харьцах харьцаа сайжирсан ч байр суурь нь тэсөөр болсон юм. Яг л хоёр өөр ертөнцийн хүмүүс шиг. Тэр гурав инээлдэн хөхрөлдөж ярилцсангаа тулааны техникийн барилга дээр ирлээ. Тэр үед тулааны техникийн барилга аль хэдийн хүмүүсээр дүүрсэн байв. Эгнээгээрээ шавалдах хүмүүс барилгыг тойрсон байв. Чүфэн, Чүюэ, Чүшвэ хоёрыг дагуулад хүмүүсийн дундуур түлхэн гарах үед хүмүүс уурлаж хойш харсан ч Чүфэний ингэр дээрх салхины нэгдлийн тэмдгийг хараад яаж чадахгүй байлаа. Харин ч бүр өөрсдөө зам тавьж байлаа. Хүмүүсийн дундаас гарч урд ирэх үедээ тэдний юу тэгтлээ харж байсныг мэдлээ. Тэр барилга маш ёр бусын байсан юм. Тэр чигтээ хар ногоон хаш шиг хамгийн хажин зүйл нь Чүфэний сүнсний хүчийг ойртуулагчгүй байв. Энэ газар гарцаагүй бэлтгэлийн тойргол байх. Иргэн тойрныхон хүмүүсийн яриаг сонссон Чүфэн байдлыг жаахан ойлголоо. Ганцхан бэлтгэлийн тойрог байгаа болохоор нэг л хүн орж болно. Хэрвээ бэлтгэлийн тойрогт ормоор байвал нэг ширхэг гэгэн сүнсний өвс төлөх ёстой. Ийм өндөр өртөгтэй болохоор дотгошорох зоригтой хүн байхгүй байсан ба хүмүүс зүгээр л гаднаас нь харж байсан юм. Хүмүүсийн хувьд нэг ширхэг гэгэн сүнсний өвс бол асар үнэтэй зүйл. Бараг нэг ч хүн тийшээ орж бэлтгэл хийх сонирхолгүй байв. Харин Чүфэн бол өөр хэрэгэ. Холд! Чүфэнийг тавцсан руу ойртож байхад ардаас нь хашгираан сонсогдлоо. Хойш эргэж харвал өмнө нь Чүфэнтэй сөргөөцөлдөж байсан сэлмийн нэгдлийн Жан Чен болон бусад хүмүүс байсан юм. Гэхдээ Чүфэний анхаарлыг хамгийн их татсан хүн нь Жан Чений хажууд байсан том биетэй залуу байв. Тэр залуу Жан Чентэй маш төстэй царайтай байсан ч түүний аураа нь спиритийн 9 дэх төвшин байсан юм. Гол танхимдж ийм төвшөнд хүрч чадаагүй маш олон хүн байдаг. Түүн рүү хүмүүс айдас болон хүндлэлээр дүүрэн харцаар харахыг харсан Чүфэн түүнийг Жан Чений ах сэлмийн нэгдлийн ахлагч Жан Фэнги гэдгийг мэдлээ. Чи юу? Гэж Чүфэнийг харсан Жан Чен хэллээ. Чи түүнийг таньдаг юм уу? Гэж Жан Фэнги толгоогоо гэлжилгэн асуулаа. Хаха, тэр намайг зодсон хүн байхгүй юу? Гэд Жан Чен ууртаагаар хэллээ. Өө! Дүүгийнхээ үгийг сонссон Жан Фэнги Чүфэн рүү ширтлээ. Гэвч түүний харц аль хэдийн алах хүслээр дүүрсэн байв. Лайк болон сабскрайб дарж биднийг дэмжээрэй. 67 дугаар анги дэмжигч. Гэнэт Жан Фэнгигийн бие нь гэрэлтэж сүнс шиг л уусан алга болов. Эргэж гарч ирэх үедээ аль хэдийн Чүфэний өмнө ирсэн байв. Түүний хүчтэй нудраг Чүфэний нүдэн дээр ойртон томорсоор байлаа. Тэр хаашаач хамаагүй шууд дайрсан юм. Гэвч тэр Чүфэнийг дутуу үнлээд зогсохгүй. Ганц цохилт Чүфэнийг ялахад хангалттай гэж бодсон юм. Гэтэл Чүфэний хувьд тэр юу ч биш байв. Чүфэний уруул дээр инээмсэглэл тодорч урагшаалхав. Түүний мөр чичирч баруун гараараа цохилоо. Хоёр нудраг мөргөлдөх үед агаарын хэм ихсэж гал дунд байгаа мэт долгион үүсгэн. Болцгоо! Гэвч тэдний нудраг мөргөлдөхийн таваан дээр тэдний дунд нэг хүн гарч ирж Чүфэн Жан Фэнги хоёрын гарыг барин зогсоолоо. Үүслийн төвшин! Чүфэний нүдэн сэргэж өндийн харах үед тулааны техникийн барилгын настан зогсож байв. Гэхдээ энэ үед Чүфэн рүү ширтэх тэр настангийн харц гайхширлаар дүүрсэн байлаа. Тэр хоёр нудрагыг барьсан даруйда Чүфэний хүч Жан Фэнгигийнхээс хамаагүй хүчрэхэг байгааг мэдэрсэн юм. Тэгсэн мөртлөө Чүфэний аура дөнгөж спиритийн 7 дугаар төвшин, харин Жан Фэнги 9 дугаар төвшин байсан юм. Юу болоод байна? Яагаад сүнсний энерги хэлбэлзэл мэдрэгдээд байна? Энэ үед тулааны техникийн барилгаас хоолой сонсогдлоо. Бас нэгэн настан гэмээр хар үстэй хөгшин эр алхан гарч ирлээ.
Тэдний урд зогсох дундаж насны настангаас илүү өндөр албан тушаалтай нь тод харагдана. Настан Ван хоёр сурагч сөргөлдөөд. Гэж нөгөө дундаж настай настан элтгэх гэж гүйн очив. Тэр настан Жан Фэнги рүү эхэлж хараад дараа нь Чү Фэн рүү хараад загналаа. Чи яах гэж дайрсан юм? Энэ газар ямар газар гэдгийг мэдэх үү? Манай сургуулийн дүрмийг юм чинээ бодохгүй байна уу? Настан, тэр эхэлж дайрсныг хараагүй юу? Би өөрийгөө л хамгаалсан. Юу нь буруу юм? Гэж Чү Фэн асуулаа. Энэ үгийг сонссон Настан Ван хөмсгөө зангидлаа. Нэг муу сурагч өөдөөс нь ингэж ярина гэж төсөөлж байсангүй. Гэсэн хэдий ч тэр Жан Фэнги рүү хараад зөөлнөр асуулаа. Фэнги, чи эхэлж дайрсан юм уу? Би энэ үед Жан Фэнги юу гэхээ мэдэхгүй байлаа. Энэ олон хүмүүс гэрчилснээс хойш тэр буруутай байсан юм. За, дараагийн удаа болгоомжтой байгаарай. Дотоод танхимд нэр нөлөөтэй хүний хувьд байр суурьнд анхааралтай байгаарай. Ойлголоо. Чи тулааны техникийн барилгад огт ирж байгаагүй. Өнөөдөр яах гэж ирсэн юм? Чи хэдэн өдрийн дараа гол танхимын сурагч болох гэж байж энд бэлтгэл хиймээр байгаа мó? Тэглээгээд алдах юм байхгүйгээс хойш ор. Гэж Настан Ван энэмсэглээд гараад аллав. Баярлалаа Настан. Жан Фэнги ахин сааталгүй агуулгах цүнхнээсээ гэгэн сүнсний өвс гаргаж ирээд хүндэтгэлтэйгээр дундаж насны настанд өглөө. Гэхдээ Чү Фэний хажуугаар өнгөрөх үедээ аажуухнаар ингэж хэлв. Жаала, дотоод танхимд намайг дэмждэг танил хүмүүс байдгийг мэдэхгүй юу? Бас салхины нэгдэлд орсон болохоор өөрийгөө зүгээр өнгөрнө гэж бодсны ч хэрэггүй. Миний дүүг зодсон болохоор тэнгэрч чамайг хамгаалж чадахгүй. Гэж хэлээд Жан Фэнги ханцууга шидлээд тавцан дээр гарлаа. Энэ үед Чү Фэний царай ярвайлаа. Тэр дурамчхан өнгөөр Настан Ванд хэллээ. Би эхэлж ирсэн байтал яагаад түүнийг эхэлж оруулж байгаа юм? Шадвартаа нь эхэлж ордог юм. Жан Фэнги бол дотоод танхимын шилдэг сурагч болохоор мэдээж төрүүлж орох эрхтэй. Гэж Настан ууртай мөртлөө тайван гэгч нь хэллээ. Чү Фэний асуултанд сэтгэл дундуур байгаа нь илт байсан юм. Түүнийг надаас илүү чадвартай гэдгийг яаж мэдэж байгаа юм? Гэд Чү Фэн ч мөчөөгөө өгсөнгүй. Чи илүү чадвартай гэхгээ юу? Нэг муу 7 дугаар төвшний сурагч өөрийгөө чадвартай гинэ. Хуцсан үз. Чам шиг юм яаж яваад Азуурэ дараагийн сургуульд орсон юм? Гэд Настан Ван хүйтэн өнгөөр хэллээ. Миний чадвартай үгүйг тань шиг хүн шийдэх эрхгүй. Таавал ердөөл дотоод танхимын Настан бусдын чадамжийг шүүмжлэх эрхгүй. Гэж тэр Настан Жан Фэнги хоёрын харилцааг харсан Чү Фэн улам бүдүүлэг аашаллаа. Ямар өнгөрөөж ялвэ? Надтай яаж харьцна гинэ? Гэж Настан Ван шүдээ зов. Настан байж та бусдыг ялгуурлан харьцаж байж миний хүндэтгэлийг хүртэх эрхтэй гэж бодоо юу? Гэд Чү Фэн бахархалтайгаар хэллээ. Бүдүүлэг, өнөөдөр чамд хичээл заахгүй юм бол хорвоогийн хууль дүрм чамд үйлчлэхгүй юм байна л да. Гэд нөгөө настан ч Чү Фэний үгийг тэсэлгүй гараад аллаад хүчтэй цохилт Чү Фэн рүү илгээв. Үүслийн 3 дугаар төвшин. Энэ үед Чү Фэн өөрийн эрэхгүй цочролд орлоо. Энэ настанг үүслийн 3 дугаар төвшөнд байна гэж бодож ч байсангүй. Хэрвээ тэр үүслийн 1-р төвшин байсан бол Чү Фэн тулалдаж дөнгөх байсан. Гэхдээ үүслийн 3-р төвшний өөдөөс яаж чадахгүй байв. Чү Фэн дотроо баларлаа гэж бодож байтал гэнэт Настан Ван хашгираад хойш хідэн алхам ухарлаа. Хүнд цохилт авсан уу гэлтэй арай гэж тэнцвэрээ олон зогсох үед түүний царай маш ихээр цонхисон байв. Настан Ван, сурагчид руу ингэж дайрах чинь ёс зүйгүй хэрэг үсттэй. Энэ үед буурал үстэй Настан Чү Фэний хажууд гарч ирлээ. Чү Фэн энэ хүнийг таньсан юм. Энэ бол Чү Фэнийг тулааны техникийн барилгад бүрдгсэн Настан Оуян. Гэхдээ энэ Настан ийм хүчтэй байна гэж Чү Фэн огтхонч бодож байсангүй. Түүний хажууд чимээгүй ирснээс гадна хийсэн дайралтын ч мэдэрсэнгүй.
Гэхдээ л энэ настангийн аура маш зузаан гэдгийг мэдэрч байв. Настан Ваныхаас хамаагүй илүү. Менежерт мэхийн яслий. Гэж Настан Оуянг харсан дундаж насны Настан Вангийн царай нь ховирч тэр даруйда бөхийлөө. Менежер? Тэр тулааны техникийн барилгын менежер юм уу? Чүфэн байдлыг ойлгоод хажуудаа зогсох Настан руу цочирдон харлаа. Энэ жал яаж Настан Оуянгийг таньдаг юм бол? Гэж энэ үед тавцсан дээр байсан Жамфэнги хөмсгөө зангидлаа. Тэр овгийнхан ачаар Настан Вантай танил болохоор тавцсан дээр гарсан. Гэтэл Чүфэнийг бүр тулааны техникийн барилгын хариуцагч Настанг таньдаг гэж төсөөлж байсангүй. Тэдний харьцаа нэлээд дотн юм шиг байна. Үгүй бол Настан Оуян юу гэж өөрийн биеэр гарч ирж туслах втэ. Энэ үед Жамфэнги байдалд ордож байгааг ухаарлаа. Болсон зүйлс дээр сүр бадруулахгүй болохоор санаа амарцгаа. Гэхдээ миний тулааны техникийн барилгад эхэлж ирсэн нь эхэлж хүртэнэ гэсэн дүрм бий. Чүфэн чи эхлээд ор. Гэгэн сүнсний өвс төлөх хэрэггүй дээ. Гэд Настан Оуян гараа даллаад Чүфэнийг эхэлж орохыг тохив. Баярлалаа Настан. Гэд Чүфэн Оуянгд хүндэтгэлтэйгээр бөхийгөөд олны нүдэн дээр тавцсан руу гарлаа. Жамфэнгийн хажууд ирэхдээ Чүфэн өөрийн ирэхгүй инээгээд ингэж хэллээ. Дотоод танхимын дэмжигч танилч нь яах вэ юм? Бас би ганц чиний дүүгч биш. Чамайг хүртэл зодох чадaltaй шүү. Хожим надтай таарах үедээ тойрч явсан чинь хөлзийтэй шүү. Үгүй бол шангаа хүртэнэ гэж мэдэрээ. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 68 дугаар анги. Айдсаар дүүрсэн нь. Яасан хэлэх үг алгав. Тийм дээ чимээгүй байсан чинь дээр. Үгүй бол дараагийн удаа уулзах үед чамайг санаандгүй алжхаж магад. Цонхисэн царайтай чимээгүй зогсох Жамфэнгийг харсан Чүфэн чангаар инээгээд эрхэмсгээр тавцсан дээр гараад хар ногоон байшин руу орлоо. Харин Жамфэнги хоёр гараа атхан яс дуугарах чимээ гарган зогсно. Түүний дотор гал дүрлзэн хизээ мүдгүй тесрэх гэж байгаа мэтэл санагдана. Сэлмийн нэгдлийн ахлагчаас гадна тэр дотоод танхимын хамгийн шилдэг сурагч байсан. Түүнийг хизээ ингэж хүн өдөж байлаа да. Салхины нэгдлийн ахлагч хүртэл түүнтэй ингэж харьцаж байгаагүй. Гэвч хичнээн ууралсан ч түүнд төвчхээс өөр арга байхгүй байв. Түүнд тулааны техникийн барилга дотор тулалдах зориг, Настан Оуяны өмнө тулалдах зориг байхгүй байсан юм. Гол танхимын сурагчид хүртэл Оуяныг хүндэлдэг байхад тэр яаж сөргөөцөлдөж зүрхэлэх вэ? Тэр хэн гэж нь вэ? Жамфэнгитэй ингэж харьцаж байдаг өгөхийг хүссэн байх та. Болсон зүйлсийг харсан хүмүүс Чүфэний өмнөөс санаа зовлоо. Түүнийг мэдхийн байна. Тэр хэдэн өдрийн өмнө ганцаараа Лю нэгдлийг устгасан Чүфэн байна. Лю мааны нөгөөхийн зассан хүн шүү дээ. Чамдал гэж хэлэхэд түүнийг өдөж болохгүй шүү. Жамфэнгийн хажууд тэр Чүфэн хамаагүй аюултай. Тэр юунаас ч айдгүйгээс гадна дайрах үедээ маш хэрцгий, чөтгөрл гэсэн үг. Зарим хүмүүс Чүфэнийг таньсан юм. Учир нь Лю нэгдлийг устгаж байхад нь тэд өөрсдийн нүдэрээ бүхнийг харсан юм. Тэдний зүрхэнд Чүфэнээс айх айдас маш гүн шигдсэн байв. Гэхдээ бусад хүмүүсийн хажууд Чүшвэгийн царай хизүүхэн болсон байв. Тэд Чүфэний өнгөрснийг мэддэг болохоор түүнийг сайн мэднэ. Чү овгийнхонд үргэлж дээрлэхүүлдэг байсан хүү одоо ингээд холдох тусам Чү овгийн залуу үеийнхний алсаас толгоогоо өндийлгэн хардаг шүтэн болчихсон. Дотоод танхимын сурагчид Чүфэний талаар ярилцаж байхад тэр аль хэдийн бэлтгэлийн тойрогт оржглоо. Ямар нууцлаг тойрог вэ? ертөнц бүтээгчийн л хийсэн ажил байх. Энэ үед Чүфэн байшин дотор биш, тэсөөр ертөнцөд ирж гисэн мэт байлаа. Түүний хөл доор шавартай намаг, дээр нь хар үйлс хуралдаж аянга цахилуулж, эргэн тойронд нь салхи босч, чихэнд нь аянга цахих чимээ сонсогдно. Сүнсний хүчтэй тэр хүртэл энэ бүхнийг зэрэглээ гэдгийг мэдэж байсан ч бүх зүйл бодит мэт байсан юм.
Хамгийн чухал нь энэ газар байх үед агаарын даралт маш хүчтэй байсан юм. Зүгээр зогсоход хүртэл маш хэцүү байв. Арай дорой хүмүүс энд тулааны техник бэлтгэх бэтгийг л жаахан ч зогсож чадахгүй биз. Гэхдээ энэ бүх зүйлс Чүфэнд хамгийн их хэрэгтэй байсан зүйлс юм. Энэ газрын энергийн даралтыг Чүфэн бүрэн мэдэрч бэлтгэлээ эхэллээ. Түүнд даралт шахалт өгч байж л бэлтгэлийн илүү үр дүнтэй болгоно. Чүфэн удаанаар нүдэ анаад оюун бодолдоо байх хаант тэнгэр техникийн зааврыг судалж эхэллээ. 7 дугаар зэрэглэлийн тулааны техник, хаант тэнгэр техник нь 4 том хэсэгт хуваагддаг. Эхний үе нь хөл доороо салхи үүсгэж нисэх мэт хурдан гүйдэг. Дунд үе нь хөл доороо цахилгаан үүсгэж цахилгаан мэт хурдан гүйнэ. Дээд үе нь хөл доороо гэрэл үүсгэж гэрлийн хурдаар гүйдэг. Бүрэн эзэмшсэний дараа хөл доороо ахиж юм үүсгэхгүй, харин агаар дээр алхаж алс газраар аялах чадaltaй болно. Тайлбар нь маш энгийн байсан ч 7 дугаар зэрэглэл гэсэн тодорхойлолтол дангаараа энэ техникийг сурахад ямар хэцүү гэдгийг ээлтгэж байв. Азуре Драгон сургуулийн хамгийн шилдэг тулааны техник нь 5 дугаар зэрэглэлийнх байдаг. Гэсэн хэдий ч хэцүү байх тусам Чүфэн улам илүү сурахыг хүсэв. Настан Ван, чам руу дайрсан гэж өс санахгүй юм байгаа үсттэй. Тулааны техникийн барилга дотор Настан Овян Настан Ванд ингэж хэллээ. Санаа зовох хэрэггүй дээ. Би өөрөө л буруутай. Тийм байж яаж таныг буруутгах вэ? Гаднаа ингэж хэлсэн ч дотроо эсэргээрээ бодож байв. Олны нүдэн дээр Настан Овяны дайралтаас болж хойш ухарснаа бодохоор бусдын нүрийг харах эрэхгүй болсон байв. Чүфэнийг дээрлэхийг чинь зогсоосон маань чиний төлөө байсан юм шүү. Бид чинь нэг үеийн улс болохоор чамайг тийм авьяастай ирээдүйтэй хүнийг уурлуулахыг харж чадаагүй юм. Гэж Настан Овян инээмсэглэн хэллээ. Юу гэсэн үг? Чүфэн тийм онцгой ард талтай юм уу? Энэ үед Настан Ван нэг зүйл биш байгааг ойлголоо. Түүний ард тал сүртэй биш ээ. Гэхдээ тэр өөрөө асар их авьяастай. Тэр өөрөө юу? Чүфэн зүгээр л нэг байдаг л хөө. Юугаараа тийм онцгой юм? Тэр сүнсний хүчтэй. Энэ хангалттай юу? Юу? Тэр энэ үгийг сонссон Настан Ваны царай өөрийн эрэхгүй хувирлаа. Тэр яагаад Настан Овян Чүфэнд тусалсныг ойлгосон юм? Өнөөдөр намайг зогсоосонд баярлалаа. Үгүй бол би лигийн араас орох байлаа. Энэ үед Настан Ван айдсаар дүүрсэн байв. Түүний 2 гар нь айснаасаа болж салгалж чичирч байлаа. Удалгүй Настан Овянгд дахин талархав. Хэдэн жилийн өмнө болсон дотоод танхимын сурагч болон дотоод танхимын Настан лигийн хооронд гарсан сөргөлдөөнийг эргэн сансан юм. Ерөнхийдөө дотоод танхимын сурагчид залуугаараа байдаг болохоор Чүфэн шиг зориг зүрхтэй байх нь ховор. Гэсэн хэдий ч Мерсер сурагчид болон настангуудын хооронд сөргөлдөөн үүсдэг. Гэхдээ л сурагч бол сурагч. Тэд настангийн уурыг хүргэсэн бол заавал хариугаа хүртдэг. Настан литэй маргалдсан сурагч нэлээд зодуулсан болохоор хүмүүс түүнийг үгсэн гэж бодоцгоосон юм. Тэр жаахан байсан ба дотоод танхимын өндөр албан тушаалтай Настанг хэлгнүүлээд сайнаа үзэхгүй лавтай. Гэхдээ тэр сурагч удалгүй гол танхимын сурагч болоод зогсохгүй маш ховор төрдөг гоц сууд хүүхэд байсан юм. Хүмүүсийг хамгийн их гайхшруулсан зүйл бол тэр сурагч гол танхимд орсноос 1 жилийн дараа Настан Ли гэртээ харж байх замда Азуре Драгон сургуулийн тулааны техниктэй хүнд алуулсан юм. Алуурчныг олж чадаагүй ч бүгд л дотроо хэн гэдгийг гадарлаж байсан юм. Тэр нь Настан Литэй сөргөөцөлдөж байсан сурагч Лэн Вузүй. Тэр бол гол танхимын хамгийн хүчтэй сурагчдын нэг ба сүнсний хүчтэй хүн. Нуулгүй хэлий. Миний ажигласнаар бол одоогийн Чүфэн тэр үеийн Лэн Вузүйгээс хамаагүй хүчтэй. Ирээдүйд тэр гарцаагүй алдар цуутай хүн болно. Хамгийн чухал нь
Тэр маш хэрцгий гэд Овьян инээмсэглэн хэллээ. Энийг сонссон Настан Вааны нүүр нь тусалж цусгүй болсон мэт цайж цонхилоо. Тэр юу ч хэлэлгүй маш гүн бодолд автан суув. За нэгэнт болоод өнгөрсөн зүйлсийн хойноос тэр өс санахгүй байхаа. Харин тэр Жан Фэнги юу л бол гэд Овьян инээмсэглээд цонх руу очин зогсоод бэлтгэлийн тойрог руу ширтээд ингэж хэллээ. Бэлтгэлийн тойрог хүний оюун санаа болон биеийн бэлтгэлд маш сайн. Үүнд орж бэлтгэл хийхийн тулд биеийн хүч сайтай байхаас гадна маш хурц оюун ухаантай байх ёстой. Чүфэн хэр удаан байх бол? Миний мэдхийн гол танхимын сурагчдаас хамгийн удаан тессэн нь 6 цаг. Чүфэний одоогийн хүч жаахан дорой болохоор дээд тал нь 1 цаг л болно гэж бодож байна. Гэж Настан Ван таамаглалаа. Хэсэг бодсны дараа Настан Овьян ч үгүйсгэсэнгүй. Чүфэний хүчийг харах юм бол 1 цаг тэсвэл гайхамшиг гэхэд хэлцдэхгүй. Спирит төвшин дотор бэлтгэлийн тойрогт 1 цагаас илүү тэсэх чадалтай хүн байдаггүй. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.